За та бүхэнд орой минь төргийа. Би сангийн сайд эсвэл сангийн яамнаас бүгдээр ингээс асуух гэдэг. Энэ гурван төрлийн татвартай холбоотой нэг юм график гарсан судалгаа статистик орноос. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар гэдэг. 2016 онд энэ гурван татвар нийлээд 3 их найдаж хүрдэггүй багтаа байсан. 2021 онд энийг 6 орчим их найд төгрөг байсан. Өнөөдөр 14.7 их найд. Энэ юу хэлж ийн вэ гэх юм бол татварын орлогоор хувийн хвшил, хувь хүмүүс хангалттай хэмжээний татварыг төвлөрүүлсэ чадсан. Тэгтэл 2016 онтой харьцуулахад 7.8 дахин томорсон, 2021 онтой харьцуулахад 2.5 дахин томорсон энэ татварын орлого яг хувийн хвшил дээр яаж дэмжлэг болж очсон бэ? Сангийн яам сайн ажилласан гэж бодож байгаа юм. Энд дээр миний анзаарж байгаагаар бол сангийн яам маш муу ажилласан. Эрдэнэс 5 толгой дээр бэд тавьдаг байсан, сангийн яамныхаа очдог байсан. Эрдэнэс Монгол дээр хүн тавихад бас л сангийн яамныхаа очиж исэн. Тэгээ одоо өнгөтэй өөдтэй болгон дээр сангийн яамныхаа очиж ажиллачаад одоо байгаа үр дүн нь сая мөнх соёл гишүүн хэлээд энэ макро эдийн засгийн тоо үзүүлэлтүүд маш сайн гарч байгаа мөртлөө одоо орлого тасалдсан гэж сууж байгаа. Ямар ч төлөвлөлт хийж чадаагүй сангийн яам. Тэгээ 2021 оноос хойш магадгүй хамгийн урт хугацаанд сангийн сайд хийж байгаа манай Жавхлан сайд 3-4 дахь засгийн газартаа улираад ажиллаж байгаа. Гэтэл яагаад ийм хариуцлагагүй байдалд Монгол улсын энэ сан хөмрөг тасалдах байдалд хүрээд байгаа. Энэ дээр та ямар хариуцлага хүлээж чадах вэ? Дараагийн бас нэг энэ үнийн судалгаагаа 2016 онтой харьцуулахад 2025 онд хамгийн бага өсөж байгаа хүнсний бүтээгдэхүүн 86%-аар хамгийн их өсөж байгаа нь 240% өсөж байгаа. Энэ яг иргэдэд ингэж дарамт болж очиж байгаа. Тэгээ энэ нөхцөл байдлаас бид нэр харахад төсвийн бодлого яг сайн байгаа нь чадаад байна гэж та нар үзэж гин үү? гэж нэг асуух гэдэг. Тэгээд миний бодлоор бол Монгол ардын нам сүүлийн 10 жил засаглахдаа иргэдээ хувийн хвшлийг дэмжих биш, яг л Монгол ардын намын хулгайч нараа дэмжсэн бодлого хэрэгжүүлж ирж чадсан. Цүнхний компаниуд нэг баахан болсон болоогүй тендерчид тэнцээ энэ сангийн яам дээр би мэдж байгаагаар бол баахан тендертэй холбоотой гомдол очиж байгаа. Цүнхний компаниуд авсан учраас гомдолч одоо яг авч чадах ёстой компаниуд нь аваагүй. За энэ дээр асуултанд хариулт авж байгаа дараагийнхаа юмнуудыг тодруулъя. За 6 дахь микрофон сангийн сайд. За гишүүний асуултанд хариулъя. Яг гишүүнийг ойлгож байна сөрөг хүчний гишүүн учраас ийм өнцгөр ярилгүй яах вэ? За би хариулт өгье. Аж ахуйн нэгжийн орлогын татвар, хувийн орлогын татвар, нөөтийн орлогын татвар, нөөтийн татвар. За сүүлийн жилүүдэд өссөн. Энэ бол сайн ажилласан гэсэн засгийн газар. Үеийн засгийн газар. Учир юу гэвэл энэ суурийг сайн тэлж чадсан байна. Эдийн засгийн өсөх хэрээр. Нөөтийн хамрагдал анх нөөт Арц нам засгийн газар барьж явах үед энийг эхлүүлж байсан. Энэ бол бас нэг сайн эхлэл болсон шүү. 46% та эхэлж ирсэн нөөтийн хамрагдал өнөөдөр 80% рүү төгөж ирж байна. Өөрөөр тэрийн хэмжээгээр далд эдийн засаг буурж татварын суурь дэлсэн гэсэн үг. За тийм учраас энэ татварын бүртгэл энэ суурийн тэлэлтэн дээр аж ахуйн нэгжийн орлогын татвар, хувь хүний орлогын албан татвар ингэж нэмэгдэж боломж гарч ирж байгаа. Дээрээс нь эдийн засгийн өөрийнх нь дотоодын бүтээгдэхүүн энэ ерөнхий объем маань өөрөө өсөхөөр энэ төсвийн орлого энэ эдийн засгийнхаа идэвхжлийг дагаад өснөө. Тийм ийм хандлагаар явж өсөлт гарч ирсэн гэсэн үг. За тэр бэд гэж энийг сангийн яам томилдоггүй шүү уучлаарай. Энийг засгийн газраас томилдог. Сангийн яам оролцож томилдог илгээдэг юм зүйл огт байхгүй. Харин ч эсрэгээр надад харах эрэг талаас нь харах юм бол энэ яам нь бас олон жилийн доктортой болсон хүчний капитал институт юм байна. За эндээс болсон хүчнээ засгийн газар авч ижил гэж ингэж харна. Тэрнээс биш засгийн газар дотроо сангийн яамд мэдээд өөрөө томилдог бэд гэж нэгч байхгүй. Та энэ дээр андуураад ах шиг байна. За макро бодлого талдаа ийм юм байгаа юм. Хэрвээ бид хавраас хойш яг макро талдаа мөнгөний бодлоготойгоо уялдуулж энэ валютын нөөц, валютын ханш, зээлжих зэрэглэл, за эдгээр зүйлүүдэд урсгал тэнцлээ хэрвээ бариагүй алдсан болвол за төлбөрийн тэнцлийн алдагдал, төсвийн алдагдал хоёр нь бүр давхцаад хос алдагдлалд ороод өнөөдөр эдийн засгийн бүр хямралд ирэх байсан. Энийг хоёулынгийн барин нэгдэг ийм нөхцөл бол ямар ч боломжгүй асуудал. Тийм учраас макро
тэнцвэрээ хадгалахын тулд одоо мөнгөний бодлого, санхүүгийн бодлого хоёр одоо нийцтэй ажиллаж чадчихэ. Энэ бол маш том үр дүн шүү. Хавар байсан төлбөрийн тэнцэлд одоо 600 сая долларын алдагдaltaа өнөөдөр 144 сая долларын эерэг гарсан байна. Он гараад бид нар одоо ханшаа алдна, нөөц багасна, зээлжих зэрэглээ алдна гэдэг тийм айдас байхгүй бас. Эдийн засаг цаашаа доктортой явна. Одоо хэдийгээр орлого тасарсан ч гэсэн жилийн эцрүү бол бид одоо төсвийн хуулиндаа бариулаад төлбөрийн тэнцлээ төсвийн тэнцлээ бол бариад гарна. Хуульчилсан хуулийн хэмжээнд нь. Тийм учраас бид одоо төлбөрийн тэнцэл, төсвийн тэнцэл хоёр дээрээ одоо яг хуулийн одоо хэмжээнд макро тэнцвэрүүдэд бариад гарах учраас биднээс одоо энэ гадаад нөхцөл байдал ийм докторгүй байгаа ийм үед эдийн засгийн хямрал бол бид нар одоо холуур тойрч гарч чадсан ийм бодлогын үр дүн гэж ингэж харж байгаа. За дөрвийн судалгаан дээр эдийн засгийн хөгжлийн яам хариулах бах тийм ээ. Инфляцтай холбоотой асуудлыг. За тэр гомдлыг гомдол за статистик манайхаа хэлээдгээр энэ худалдаа авалттай холбоотой гомдлын статистик харах юм бол сүүлийн жилүүдэд бол эрс буурж ирж байгаа. Эрс буурж байгаа шүү. Гэдэг нь одоо худалдаа ажиллагаа одоо илүү чанарж байна, ил тод болж ирж байна, хариуцлагатай болж ирж байна гэсэн үг. Энэ худалдаа авах ажиллагаа бол одоо шатар сайд дээр байдаг. За сангийн ам дээр бол одоо бодлого одоо хууль талаас нь бид нар хяналт авч ажилладаг. Ингэж явж байгаа. За нэг номер нэмж хариулъя. За инфляц дээр төсвийн өрөөний мэдээлэл батлагдахад инфляц ерөнхийдөө намралтаа нэлээд инфляц нэмэгдэх болов гэсэн дарамт өндөр байсан. Тэгээд бидний тооцоогоор 9.5% байх болов гэсэн тооцоол хэлж батлуулсан байдаг. Одоо бидний хүлээгж байгаа гүйцэтгэлээр бол нэг 8.6-7%-тай галчгаар байна. Хавар төсөөлж байснаас харьцангуй гайгүй гарна. Шалтгаан нь бол валютын зах зээл тогтвортой байгаа. Тэрнээс үүдээд импортын инфляц байхгүй. Мөн тодорхой хүнсний бүтээгдэхүүнүүдээр нийлүүлэлт нь нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд нэмэгдэж байснаас харьцангуй даруйхнаар өсөх тийм шинжтэй байна. Дараагийн 3 жилүүдэд бол инфляцийн зорилтыг 7, 6, 5 гэд Монгол банкны үндсэн чиглэлтэй нийтдээ байхаар төлөвлөөд ингээд бодлогуудаа уялдуулад ажиллаад явж байгаа.